Хамтын хэлэлцээ. Хөлбөрийн тухай хуулийн 3 дугаар бүлэг. Сургалтыг зохион байгуулагч байгууллагууд. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. Дэлхийн банк. Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. Хамтын хэлэлцээ гэдэг нь ажилтан, ажил олгогчийн хоорондын харилцаа, хөдөлмөр эрхлэх нөхцөл шаардлагын талаар харилцан ашигтай зөвшөлдсөлд хүрэхийг хэлнэ. Хэлэлцээ хийхэд ажилтныг гол төлөв түүний харьяалагддаг үйлдвэрчний эвлэл төлөөлөх бөгөөд харин ажил олгогчийн байгууллагаас төлөөлсөн эсгээс үл хамааран хувь хүн буюу бүлэг этгээд төлөөлөн хэлэлцээ хийдэг. Ажилтны төлөөлөл ба ажил олгогчийн хооронд хийсэн зөвшөлтлийн үр дүнд хамтын хэлэлцээр байгуулах бөгөөд үүнийг ажил олгогч, ажилтнуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэмээн үзэж болно. Хамтын хэлэлцээ нь ажилтан, ажил олгогч төдийгүй нийгэм эдийн засагт сайнаар нөлөөлнө. Хамтын хэлэлцээ нь ажлын байранд ардчлал, эв нэгдэл авчран хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн ослыг бууруулан, хөдөлмөрийн маргааныг багасгаж, товтортой байдлыг дэмжин, бүтээгдэхүүн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Энэ нь хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг нэмэгдүүлж, улмаар бүтээгдэхүүн үйлчлэгээний эрэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг дэмжинэ. Хамтын гэрээ хамтын хэлэлцээрийг талууд хамтын хэлэлцээ хийх замаар байгуулах бөгөөд хамтын хэлэлцээ гэдэг нь хамтын хэлэлцээрээр байгуулах үйл явц хэмээн ойлгож болно. Хамтын хэлэлцээрээр ажлын цаг, цалин хөлс, урамшуулал, тэтгэмж төдийгүй ажлаас урьдчилан сануулалгүйгээр халах зэрэг асуудлыг шийдвэрлэж болно. Хамтын хэлэлцээний үндсэн асуудал нь ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлтөө шууд хамааралтай байдаг. Хамтын хэлэлцээнд оролцогч талууд дараах зарчмыг баримтлана. Хэлэлцэж байгаа асуудлаараа ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэх, харилцан ойлголцох замаараа тохиролцоонд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх, тэгш хэрэгтэй байх, ил тод байх, хэлэлцээний цар хүрээгээ өөрсдөө тодорхойлох, шаардлагатай мэдээллийг харилцан гаргаж өгөх, солилцох, аж ахуйн нэгж байгуулах, хувь хүний нууцыг задруулахгүй байх, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо хүүсийн харьцааг харгалзах, улс төрийн нөлөөллөөс ангид байх, талуудын төлөөлөл тэнцүү байх, хэлэлцээний хүрээнд талууд сайн дураар үүрэг хүлээх. Зохион байгуулах эрх ба хамтын хэлэлцээний тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1949 оны 98 дугаар конвенцийг Монгол улс 1969 онд сойрхон баталснаар хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор эвлэлэн нэгдсэний улмаас ялгуурлын гадуурхалтад өртгөөс ажилчдыг хамгаалж баталгаажуулжээ. Энэ конвенцийн дагуу ажил олгогчийн зүгээс ажилчдад нөхцөл тулхан, үйлдвэрчний эвлэлд элсэхгүй байх, эсвэл одоогийн гишүүнчлэлээс татгалзахыг шаардах, тухайн эвлэлийн гишүүний хувьд эвлэлийн ажилд оролцсон, ажлын бус цагаар, ажил олгогчийн зөвшөөрлийн үндсэн дээр ажлын цагаар зэрэг шалтгааны улмаас ажлаас халах, ялгуурлан гадуурхахыг хориглодог. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87-98 дугаар конвенц нь зэвсэгт хүчин, цагдаагийн албаны ажилтнуудаас бусад бүх ажилчид үүний дотор албан бус эдийн засгийн салбарт ажиллаж буй цагаач ажилтнуудад мөн хамаарна. Харин төрийн захиргааны байгууллагад ажиллаж буй албан хаагчид 98 дугаар конвенцэд хамаарахгүй. Хамтын хэлэлцээ хийх санаачлагыг аль ч тал гаргаж болно. Ингэхдээ энэ хуулийн 21-ийн нэгд заасан шаардлагыг хангасан саналыг нөгөө талдаа бичгээр эсвэл цахим хэлбэрээр хөргүүлнэ. Аж ахуйн нэгж байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал хамтын хэлэлцээнд оролцох төлөөлөгчдийн тоог гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн тогтооно. Ажил олгогч болон үйлдвэрчний эвлэл нь хэлэлцээ хийхдээ харилцан итгэлцэж, зөвшөлтсөд хүрэх чармаалт гарган шударга байх нь талуудын хооронд итгэлцэд суурилсан харилцаа тогтоох чухал нөхцөл болдог. Ажил олгогч болон үйлдвэрчний эвлэл нь харилцан итгэлцлийн үндсэн дээр хэлэлцээ хийн, зөвшөлтсөд хүрэх эрмэлзэлтэй байх ба хэлэлцээнд чухал ач холбогдол өгч, хэлэлцээг сунжруулж хойш тавихаас сэргийлнэ. Талууд хэлэлцээ хийж буй асуудлаараа тууштай, хүлээцтэй хандах нь хэлэлцээ хийх гол нөхцөл болдог. Улмаар ажил олгогч болон үйлдвэрчний эвлэл хоёул зөвшөлтсөлд хүрнэ гэсэн бат итгэлтэйгээр хэлэлцээ хийх хүчин чармаалт гаргана. Хэлэлцээрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй. Хамтын хэлэлцээнд оролцогчид олгох ажлын хөлс, холбогдох зардлыг энэ хуулийн 21-ийн 5-д заасан дэгээр тогтооно. Хамтын хэлэлцээ хийх явцад төрийн байгууллага, албан тушаалтан, шашны байгууллага, улс төрийн нам, төрийн бус байгууллага болон аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, альва хэлбэрээр саад учруулахыг хориглоно. Энэ хуулийн 22-ийн нэгд заасныг зөрчсөн этгээдэд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Ажил хаялт. Ажилчдын олонх нь санаа нэгдэж, ажиллахаас татгалзахыг ажил хаялт гэдэг. Ажилчид эдийн засгийн нөхцөл байдал,
ажил олгогчтой хөдөлмөрийн нөхцөлийн талаар маргаан үсгэн, үүнийг засгийн газрын зүгээс хэлэлцээний үндсэн дээр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд үзүүлж буй хариу үйлдэл болгон ажил хаядаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил хаялт зарлах тухай шийдвэрт дараах асуудлыг тусгана. Ажил хаяхад хүргэсэн саналын зөрүү. Ажил хаялт эхлэх он, сар, өдөр, цаг, хамар хүрээ, батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийг дэг журам сахиулах зэрэг хүн амд нэн шаардлагатай үйлчлэгээ үзүүлдэг байгууллагын ажилтан албан хаагч эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ байгуулахыг санаачлах эрхтэй боловч ажил хаялт санаачлах, зохион байгуулах, түүнд оролцохыг хориглоно. Саналын зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хөдөлмөрийн маргааныг хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхэр шийдвэрлэх шатанд ажил хаях, ажлын байр түр хаахыг хориглоно. Хөдөлмөрийн маргааныг хөдөлмөрийн арбитраар хэлэлцсэн шийдвэрлэснийг талууд хүлээн авсан бол ажил хаялт, ажлын байр түр хаахыг дуусгар болгох үүрэгтэй. Ажилтан ажилтны төлөөлөгчийг ажил хаялтанд оролцсонтой холбогдуулан хөдөлмөрийн цахилгаан шийтгэл ноогдуулах, өөр ажилд шилжүүлэх, ажил олгогчийн санаачлахаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуслах зэрэгээр хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлд өөрчлөлт оруулахыг хориглоно. Ажилтан ажилтны төлөөлөгчийг ажил хаялтанд оролцсонтой холбогдуулан хөдөлмөрийн цахилгаан шийтгэл ноогдуулах, өөр ажилд шилжүүлэх, ажил олгогчийн санаачлахаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуслах зэрэгээр хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлд өөрчлөлт оруулахыг хориглоно. Ажил хаялтад оролцсон ажилтнад олбор олгох асуудлыг талууд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх явцад тогтоож болно. Энэ хуулийн 31-д заасныг зөрчсөн этгээдэд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Анхаарал тавьсанд баярлалаа.